Хуульч шуугахаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын талаар танилцуулж байна. Хуулийн зарчмуудын үүсэл гарал, онолын үндэслэлийн талаар танилцуулъя. Хуулийн зарчим нь олон зуун жилийн түүхтэй ба эртний эрх зүйн уламжлал, философийн үзэл баримтлалаас улбаатай. Месопотами, эртний Египет, Грек, Ром зэрэг соёл иргэншилд хуулийн дагуу бүх хүмүүст адилтыг шандах зорилготой шударга ёсны тухай ойлголтуудыг агуулсан эрх зүйн анхан шатны тогтолцоог боловсруулсан байдаг. Ромын эрх зүй, ялангуяа иргэний эрх зүй, ёс цивил хэмээх ойлголт нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын зарим үндэс суурийг тавьсан юм. Ромын эрх зүйн сэтгэлгээ нь эрх зүйн байдал, хөрөнгө чинээнээс үл хамааран хууль бүх иргэдэд тэгш үйлчлэх ёстой гэсэн санааг гаргасан билээ. Үндсэн хуулийн эрх зүйн үндэс суурь баримт бичгийн 1215 оны Магна Хартагаар хаан хуульд захирагддаг, хааныг оролцуулаад хүн бүр хуулийн дагуу адил тэгш шударга ёсыг эдлэх хэрэгтэй гэсэн зарчмыг баталсан байдаг. Сэргэн мандалтын үеийн Жон Лок, Жан-Жак Руссо, Монтескье зэрэг сэтгэгчид хуульд эдлэх, хуулийн өмнө эрх тэгш байх тухай үзэл санааг улам бүр хөгжүүлсэн. Тэд нийгмийн байдал болон бусад хүчин зүйлээр ялгуурлан гадуурхахгүйгээр хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэж үзсэн байдаг. Хуулийн зарчмуудыг төлөвшүүлэхэд философийн онолууд чухал үүрэг гүйцэтгсэн. Платон, Аристотель, Цицерон зэрэг сэтгэгчид шударга ёс, байгалийн хууль, төрийн үүргийн тухай ойлголтуудыг судалж, эрх зүйн зарчмуудыг хөгжүүлэхэд нөлөөлсөн юм. Эрт дээр үеэс нийгмийн ёс суртахууны зам байдал, шударга ёс, хувь хүмүүсийн эрх, үүргийн талаар сургаалууд нь хүн төрөлхтний шашны болон ёс суртахууны үнэт зүйлс болсон байдаг. Ингэснээр шударга, үнэнч байдал, хүний нэр төрийг хүндэтгэх зэрэг эрх зүйн зарчим, хэм хэмжээг төлөвшүүлжээ. Эрх зүйн янз бүрийн уламжлал, тогтолцоо нь түүх соёл, институтын нөхцөл байдалд тулгуурлан өөрийн гэсэн зарчмуудыг боловсруулсан байдаг. Тухайлбал Английн эрх зүйн уламжлалаас үндэслэн эрх зүйн тогтолцоо нь шүүхийн жишгт тулгуурлан цаг хугацааны явцад эрх зүйн зарчмуудыг хөгжүүлсэн ба Европын олон оронд дэлгэрсэн бол Ромын эрх зүйн нөлөөнд автсан эрх зүйн тогтолцоо нь хууль дүрмд эрх зүйн зарчмуудыг нэгтгэсэн байдаг. Түүнчлэн Исламын хуульд зан заншлын эрх зүй зэрэг бусад эрх зүйн тогтолцоонууд өвөрмөц зарчим дүрмтэй байдаг. Дэлхийн хэмжээнд эрх зүйн тогтолцоонд олон улсын эрх зүй, хүний эрхийн зарчмуудын хөгжилд чухал нөлөө үзүүлжээ. Олон улсын гэрээ, конвенц тунхаглал нь хүний эрхийг хамгаалах, улс хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх, дэлхийн хамтын ажиллагааг дэмжих хэм хэмжээ, стандартыг тогтоосон билээ. Өнөө үед олон улсын эрх зүйн баримт бичигт тусгагдсан тэгш эрх, ялгуурлан гадуурхахгүй байх, шударга шүүхээр шүүлэх эрх зэрэг зарчмууд нь дотоодын эрх зүйн тогтолцоонд нөлөөлж тусгалаа олжээ. Хуулийн зарчмуудын онолын үндэслэлийн талаар товч танилцуулъя. Онолын хувьд зарчим нь нэг талаас нийтээр хүлээн зөвшөөрсөн, хуваагдах боломжгүй, тодорхой, ойлгомжтой, хоорондын зөрчилгүй, цогц тогтолцоог дэмжсэн байхыг зорддог. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим нь захиргааны эрх зүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга ёс, сайн засаглалын зарчмаас ихтэй юм. Хуулийн зарчмууд нь төрийн үйл ажиллагаа нээлттэй, шударга, хуулийн дагуу хариуцлагатай, олон нийтийн оролцоог ханган явагдах ёстой гэсэн үндсэн ойлголтыг тусгадаг билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг хөгжүүлэхэд Австро-Америкийн хуульч, философч, эрх зүйн позитивизмын онолын төлөөлөгч Ханс Гельцэн онолын томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Тэрээр өргөн хүрээтэй эрх зүйн онолуудыг тусгаж, хуулийн тогтолцооны хүрээнд захиргааны үйл ажиллагаанд эрх зүйн хэм хэмжээ, эрх мэдлийн хуваарлалт, шүүхийн хяналт, формализм ба эрх зүйн позитивизм, шүүхийн хараат бус байдал, эрх зүйн тодорхой байдлын үүргийг тодорхойлсон юм. Хуульд эдлэх ёс, ардчилсан засаглал, хүний эрх зэрэг нь хуулийн зарчмуудын онолын үндэслэл болж, процессын шударга байдал, хариуцлага, хувь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэдэг. Хуулийн зарчмуудыг баримтаснаар захиргааны байгууллагууд тогтолцоог хууль ёсны үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулж төр олон нийтэд итгэлийг төрүүлдэг байна. Эрх зүйн зарчмуудын гарал үүсэл, онолын үндэслэлийн талаар эсрэг тесрэг үзэл бодол, шүүмжлэлийн талаар танилцуулъя. Хуулийн зарчмууд онолын хувьд үн цэнтэй хэдий ч соёл нийгэм, улс төрийн хүчин зүйлээс шалтгаалж практикт хэрэглэхэд бэрхшээлтэй тулгардаг гэж зарим судлаачид үздэг. Тиймээс хуулийн зарчмуудыг тууштай бус тайлбарлаж, хэрэглэх нь ялгааг бий болгож болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хууль зүйн зарчмуудыг прагматик асуудал, нийгмийн үнэт зүйлс зэрэг бусад хүчин зүйлээс хэдий хэмжээнд чухалчлан авч үзэх талаар эрдэмтэд өөр байр суурьтай байдаг.
Эрдэмтдийн ялгаатай үзэл бодол нь хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд үн цэнтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ. Эрх зүйн тогтолцоо засаглалыг төлөвшүүлэхэд эрх зүйн зарчмуудын гүйцэтгэх үүргийг улам бүр тодорхой болгодог байна. Төрийн эрх бүхий байгууллага түүний ажиллах хүрээ, хүлээх үүрэг, хуулийн зарчмуудын талаар танилцуулъя. Хуулийн зарчмуудыг орчин үеийн эрх зүйн тогтолцоонд үндсэн хууль болон хуулийн заалтуудаар дамжуулан улам боловсронгуй болгож кодчилсан төдийгүй олон улс орнд Монгол улсад ч мөн хуульд эдлэх зарчим. Төрийн эрх бүхий байгууллага түүний ажиллах хүрээ, хүлээх үүрэг, хуулийн зарчмуудыг тодорхой заасан байдаг. Түүнчлэн зарчмуудыг үндсэн хуульд заасан нь захиргааны эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тогтоосон юм. Тухайлбал Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хуульд эдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Энэ заалтад захиргааны ажиллагаа нь хуулиар зөвшөөрөгдсөн, эрх зүйн хэм хэмжээ, журамд нийцсэн байх ёстой гэсэн зарчмыг тусгажээ. Мөн Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх хэрэгтэй. Төрийн байгууллага албан тушаалтанд иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэжээ. 16 дугаар зүйлийн 14 дахь хэсэгт Монгол улсын хууль олон улсын гэрээнд заасан эрх чөлөөнд зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлэх хэрэгтэй гэжээ. 19-р зүйлийн 1 дахь хэсэгт төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчигтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудын талаар танилцуулъя. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь захиргааны бүх үйлдэлийг хуулиар зөвшөөрсөн байх ёстой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг шатнаас нөгөө шатанд шаардлагагүй саатал, тасралтгүйгээр тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагааг ил тод нээлттэй явуулах ёстой. Шийдвэр нь зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, үндслэл бүхий үр нөлөөтэй байх ёстой. Захиргааны шийдвэрээр эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хүмүүст мэдэгдэж, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгох ёстой. Хувь хүн өөрийн ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. Захиргааны эрх бүхий байгууллага бүх үйл явцын туршид хууль ёсны итгэлийг хамгаалах үүрэгтэй аж. Хуульд үндэслэх зарчим нь төрийн эрх баригчид эрх мэдлээ дур зоргоороо буюу дарангуйлан хэрэгжүүлж байгаа эсхийг шалгах, тэдний үйлдэлийг хууль ёсны урьдчилан таамаглаж болохуйц хууль журамд үндэслэсэн хяналтад байлгахыг баталгаажуулдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Тэр хүрээнд захиргааны шийдвэрэнд үндсэн хууль тогтоомж дүрм журамд нийцсэн байх ёстой. Захиргааны байгууллагаас хуулиас давсан хэм хэмжээ тогтоох ёсгүй. Төрийн эрх мэдлийг тогтоосон хууль тогтоомж журмын дагуу хэрэгжүүлэхийг баталгаажуулж, хуульд эдлэх үндсэн амлалтыг илэрхийлдэг. Хуульд үндэслэх зарчим нь хувь хүний эрхийг хамгаалах, хариуцлагыг дэмжих, засаг захиргааны тогтолцоог хууль ёсны болгоход зайлшгүй шаардлагатай юм. Шуурхай тасралтгүй байх зарчим нь захиргааны эрх зүйн үндсэн ойлголт ба шуурхай тасралтгүй байх гэдэг нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг шатнаас нөгөө шатанд шаардлагагүй саатал, тасралтгүйгээр тасралтгүй үргэлжлүүлэхийг хэлнэ. Энэхүү зарчим нь захиргааны үйл явц үр дүнтэй өрнөж цаг тухайд нь шийдвэр гаргах, холбогдох хүмүүсийн эрхийг хамгаалах боломжийг олгодог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үр ашиг, шударга байдал, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрддөг байна. Түүнчлэн энэхүү зарчмыг баримтлах нь шүүхийн анхаарлыг нэг хэрэгт төвлөрүүлж, шүүгчийн дотоод итгэл бүртгэхэд нөлөөлөх бүх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Захиргааны үйл ажиллагаа хуульд заасан нууцаас бусад үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх зарчим нь ардчлалын үзэл санаа, сайн засаглалын зарчим, ил тод нээлттэй байх нь засгийн газар байгуулах, олон нийт хоорондын итгэлцлийг бий болгоход чухал үүрэгтэй. Энэ нь мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй оролцогч талуудад хариуцлагатай, ойлгомжтой байдлаар үйл ажиллагаа явуулах засаглалын суурь ойлголт юм. Шийдвэр гаргах үйл явцыг ил тод явуулж, хариуцлага тооцох боломжийг бүрдүүлдэг ардчилсан нийгмийн язгуур болдог. Ил тод байдал нь иргэд захиргааны үйл ажиллагааг нэгтлэн шалгах, төрийн албан тушаалтнуудад хийсэн үйлдэлийнхээ төлөө хариуцлага тооцох боломжийг олгодог ач холбогдолтой. Хуульд заасан нууц гэдэг нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан хуулийн хүрээгээр хязгаарлагдахыг ойлгоно. Үр нөлөөтэй байх зарчмын талаар дэлгэрүүлэн тайлбарлая. Захиргааны үйл ажиллагаа нь цомхон атлаа, үр дүн өндөртэй байхыг нийгмийн зүгээс шаарддаг. Захиргааны төсвөөс санхүүждэг байгууллагын хувьд үйл ажиллагаагаа эдийн засгийн хэмнэлтэй байдлаар зохион байгуулах нь зардал мөнгө хэмнэх гэсэн утгаараа бус харин хөрөнгийг үр ашигтай зарцуулах гэсэн агуулгатай юм.
Энд мөн хүний эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах үр нөлөөг давхар тооцно. Хамгийн сайн боломжит хувилбарыг сонгох үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. Зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэрэнд үндэслэл бүхий байх зарчмыг авч үзье. Захиргаанаас тухайн шийдвэрийг зөвхөн шаардлагатай үед л гаргах ёстой. Зорилгод тохирсон буюу тухайн арга зам шийдвэрийн хувилбар нь хүрэхээр зорж буй зорилгыг дэмжсэн байх ёстой. Бодит нөхцөл байдалд тохирсон буюу хэмжээнээс хэтрээгүй байх ёстой. Бусад материалын хуульд туссан тусгай зарчмуудаас шүүхийн хяналтын хэмжүүр болдог. Шүүхээс энэ зарчим, хуулийн заалтыг баримтлан хэрэг маргааныг шийдвэрлэдгээрээ онцлогтой. Дараагийн зарчим нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндсэн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчим юм. Өнөө үед процессын эрх зүйн гол зарчим болон тогтсон auri alteram partem буюу нөгөө талыг нь сонс гэсэн эртний Ромын үеэс ихтэй мэдэгдэх ба сонсох гэсэн утгатай зарчим. Эрх зүйн маргаанд оролцогч бүх талуудад үг хэлэх боломжийг олгодог. Захиргааны хэргийн шүүх хуралдаанд энэхүү зарчмыг баримтласнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдлыг хангаж, захиргааны шийдвэрт оролцож буй хувь хүн, аж ахуйн нэгжид өөрсдийн нэхэмжлэлийг танилцуулах, тэдний эсрэг гаргасан маргаанд хариу өгөх боломжийг олгодог байна. Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гаргах боломжийг хангах зарчмын дагуу захиргааны хэргийн шүүх хуралдаанд шүүгч, шийдвэр гүйцэтгэгчид хувийн ашиг сонирхол, нэг талыг барьсан хэргийг хянан шийдвэрлэхийг хориглодог байна. Энэхүү зарчим нь хувийн ашиг сонирхол болон албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн ил тод, итгэл даах байдлыг хангах онцгой ач холбогдолтой юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим. Нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсгээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй. Иргэн хууль эрх зүйн акт өөрчлөгдснөөр хуулийн дагуу хийж буй үйлдэл нь дагаж өөрчлөгдөхгүй гэсэн итгэлтэй байх. Хууль өөрчлөгдөж сөрөг үр дагавар үүсэх бол захиргааны байгууллага буцаан хэрэглэж болдоггүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шударга, хариуцлагатай, хууль дээдлэх ёсыг хангахад шуурхай тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим нэн чухал юм. Хуулийн зарчмуудыг тус тусад нь авч үзэх бус, харин хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөтэйгөө уялдсан цогц байдлаар харах хэрэгтэй. Нэг талаас зарчмуудыг хуульд тусгаж өгснөөр тунхаглалт төдий зүйл байхаа болж шүүхийн хэрэгэлдэг хуулийн хэм хэмжээ болдог байна. Энгийнээр хэлбэл, хуульд заасан зарчмыг зөрчүүл, хуулийн дагуу хариуцлага хүлээх үр дагавартай. Нөгөө талаас захиргааны хэргийн шүүхүүд бэрхшээлтэй төвөгтэй асуудлыг даван туулахад удирдлага болгоул зохих үзэл баримтлал буюу хуулийн зарчмуудыг баримтласнаар захиргааны тогтолцооны шударга байдал, хууль ёсны байдалд хувь нэмэр оруулж, төрийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг бий болгоно. Хуулийн зарчмуудыг баримтлах нь хувь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, захиргааны шийдвэр шударга, хуулийн дагуу гаргахад тусалдаг байна. Монгол улсад захиргааны байгууллагууд олон нийтийн оролцоо, ил тод хариуцлагатай байх боломжийг бүрдүүлж өгснөөр ардчлал, хууль дээдлэх зарчим, хүний эрхийн зарчмыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Хуульд шуугахаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын талаар танилцууллаа. Хуульд шуугахаатай хамт захиргааны эрх зүй судлаарай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим нийтлэлийг бүрэн ихээр нь уншихыг зөвлөж байна. Хамтдаа хөгжицгөөе.